Сайн байцгаана уу монголчуудаа. Монголын рок pop урлаг нийтийн дууны уран бүтээлчид тун удахгүй Америк улсыг зорхинэ. Америк улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудтай зориулан хизээч мартагдахааргүй урд өмнө тоглож байгаагүй тоглолт хийхээр хамтдаа энэ замд гарах гэж байна. Тоглолтод Монгол улсын соёлын дөрвөн ажилтан Pop Diva, Pro Sound студийн захирал дуучин Алтан Цэцэг, Монгол улсын гавьяач жүжигчин Бат Эрдэнэ, Монгол улсын гавьяач жүжигчин дуучин Болормаа нар та бүгдийн зүрх сэтгэлийг дэвтээж аав ээж, ах дүүс, эх оронтой ч уулзуулахаар аян замд гарч байна. Тэд Монголын урлагийн ертөнцид өөрсдийн гэсэн байр суурьтай, чадварлаг хүчтэй дуучид. Тийм ч учраас таны өмнө жинхэнэ монгол дуугаа дуулж, жинхэнэ амь тоглолтыг үзүүлэх нэ. Монголын амьдрал нэг иймэрхүү байна да. Ваа, ажлаа хийгээд, уран бүтээлээ хийгээд ингээд явж байна. Удахгүй та бүхэндээ уулзах болно. Тэгээд сайхан байна да. Сайн студент их санийхтэй. Уран бүтээлээ хийгээд одоо зөндөө их ажилтай байгаа юм шиг үү те. Уран одоо дуугаж. Иймэрхүү байна да. Тэд уус та бүхэнд зориулсан тоглолтын бэлтгэлийг Pro Sound студид дээр хийж байна. Тий, манай гоё хувцас өмсч гисэн. Гэлөө. За, удахгүй удас цараа. Намри хэрон наэжи. Нэг шүн удас хашура. Сайн байцгаана уу? Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа бид гурав уулзах гэж байгаадаа маш их баяртай байна. За ингээд манай бид бүхний хамтарсан тоглолтыг болох өдрийг тэсэн ядан хүлээгээ тэгээ бүгдээрээ уран бүтээлээрээ уулзсан золгож Монголын ариун их сайхан агаар уул ус урмал амтэн бүхэл зүйл нэгэн өдөр нэг л тайзнаас та бүхэнд хүрнэ гэтгэж байгаа. Тийм учраас би их нутгийн чинь ариун их агаарыг аваа та бүхэндээ хүрэлцэн очиход ойрхон байна гэж хэлмээр байна. Бид гурийн одоо хамтарсан тоглолт болох гэж байгаа. Тэгээд үнэхээр гоё. Халуун дулаан уур амьсгалтай та бүхнийг дандаа огшоосон, дандаа баярлуулсан, нутаг усын чинь дандаа санагдуулсан, Монгол орноо санагдуулсан сайхан тоглолтыг бид гурав тоглохоор бэлтгэж байна. Ингээд тун удахгүй уулзцгаая. За ингээд хоёр гавьяаттайгаа хамт одоо би бас очиж тоглох гэж байгаадаа баяртай байна. Тэгээд та бүхний бас сайн мэдэх өшөө дараагийн удаад бас мэдэх дуунуудыг дуусгах болно. Тэгээд та бүхний санаж байгаа аав ээж, алаг үрс, та нарын санаж байгаа хөх цэнхэр, одоо цэлмэг тэнгэр, газар шороо, нутгийн чинь агаар бүх зүйлийг бид гурав өөрсдийнхөө дуун чингэж та нартай очиж бас амьлуулж тэр өдөр одоо уулзнаа гэдэгтээ бол бид гурав итгэлтэй байна. Тэгээд тэсэн ядан хүлээж байгаа болов уу? Тэгээд үнэхэрийн маш сайхан тоглолтыг үзүүлэх болно гэдгээ бид гурав бас амлаж байна. Энэ удаагийн тоглолт бол бас нэг өөр ингэсэн онцлогтой, өөр төрлийн тоглолтуудаас их онцлогтой тоглолтоо гэж бид ойлгож байгаа. Монголын нийтийн дууны урлаг, Монголын рок pop дууны урлагийн төлөөлөгчд гэдэг утгаараа бид бүхэн бас аль талын сонсдог, мэдэрдэг, ойлгодог тэр бүх хүмүүсийг энэ тоглолтод хамруулахыг хичээж байгаа. Тийм учраас зохион байгуулалтын маань хийж байгаа залуучуудаа та бүхэн холбогдоорой. За мөн энэ өөрийнхөө хотод хэдийд болох болоо гэж одоо та бүхэн яг энэ дор гарч байгаа хаягаар за тэгээ бүгдээрээ сонирхон үстэй. Тэгээд бид та бүхэнд удахгүй та бүхэнтэйгээ уулзсан золох болно. Тэр өдөр бүгдээрээ бас сэтгэл зүрхнийхээ гүнээс хамтдаа дуулж, хамтдаа бүжиглэж,
өнөөдрийн жишээг маш гайхалтай өнгөрүүлцгээе. Манай хоёр бол үнэхээр сэтгэлийн хөндөр байгаа учраас манай хоёр бол сэтгэлийн хөндөр байгаа учраас та бүхэнтэй бас уулзахын одоо халуун их сэтгэлтэй хүсэлтэй байгаа. Тэгээд бид бас чамгүй олон оронд тоглож байсан. Тэгэхдээ Америкт бид бүхэн анх удаа бүгдээрээ хүрэлцэн очиж бид гурвын хувьд анх удаа очиж тоглох гэж байгаа учраас аль аль нь бас анхны юм бүхэн сайхан болдог. Тэгэхээр та бүхэн ч бас бидний анхны үзэгч болох нь бид гурав ч гэсэн бас Америкт анх удаага та бүхэндээ тоглох гэж байна. Тэгээд үнэхээр гоё юм төсөөлж байна. Бүгдээрээ удахгүй уулзцгаая. За ингээд Америкт ажиллаж амьдарч байгаа элэг нэгтэй, нутаг нэгтэй, ань нэгтэй монголчууд та бүхэнтэйгээ бид гур уулзах гэж тон их яарч байгаа, тэсэн ядан хүлээж байгаа учраас өөрсдийнхөө бас чамгүй олон жил, бараг 10 хэдэн жил дуусан дуучдчтэй бид нар чинь тэгээд энэ олон жил дуулж явахдаа бас Монголынхаа ард түмэнд төрөж исэн олон сайхан хит дуунуудаас өргөн барих гээд яг энэ манай ProSound студид дээр Kiwi хамтлагийн бэлтгэлийн өрөөнд бид гур бас дуулж байгаа гэдгийг уламжилж хэлмээр байна. За ингээд та бүхний бас санаж байгаа тэр нутаг, ус, агаар, эцэг их үр хүүхэд, ах дүү, найз нөхөд гэр орны чинь бид санагдуулахаар тийм хэмжээний дуунуудыг бас дуулахаар бэлдэж байгаа гэдгийг уламжлал хэлэхэд маш таатай байна. Удахгүй уулзахын ерөөл дэвшүүлье.